Улс төрчид болон улс төрчдийн хүүхдүүд ийм өндөр тансаг хэрэглээтэй байгаадах нь ёс зүйн хувьд ер нь зохимжтой юм уу? Зохимжгүй. Над бол мөнгөний баримжаа алдагдсан юм шиг санагдсан шүү дээ. Мөнгөний тоомоо мэдхэ бэлдсэн юм шиг санагдсан. Тэг санагдсан. Иргэд олон нийтийн гаргаж байгаа санал дээр та юу гэж бодож байна? Ер нь иргэдийн хувьд бол парламентын огцрох амархан гэдэг бас гарын үсэг. Яг манай намын дарга бол одоо намын гишүүд одоо биднээс бол нэг зүйлийг шаардлага тавьж ажилтдаг шүү дээ. Ёс зүйн өндөрлөгөө алдаж болохгүй шүү гэдэг шаардлагыг бол олон удаа хэлж шаардаж ажилтдаг биднээс. Манай намын 26 дугаар их хурлаар бол бид нэр хоёр үндсэн бодлогын шийдвэр гаргасан. Нэг нь хүний эрхийн асуудал, нэг нь авилгатай тэмцэх асуудал. Тэгэхээр тэр ёс зүйн өндөрлөг манлайлал дээр одоо байх асуудал би өөрийнх нь тайлбарыг хүлээж байгаа. Тэрний дараа байршгүй гэсэн. Хуулийн байгууллага бас шалгах хэрэгтэй гэж зарим нэг нэгнээсээ гомдол гаргаж байна шүү дээ. Хуулийн байгууллагаас өмнө өөрөө тайлбар өгөх хэрэгтэй шүү дээ. Тэр хуулийн байгууллага хэдэн жил шалгаж болно шүү дээ. Одоо би нүүрсний хэрэг сонсгол өгөөд одоо хэдэн жил болж байгаа ч гэдэг. Ер нь одоо үзүүлэлт авсан өөрчлөлтөөр ерөнхийдөө өөр авилгатай тэмцэх газрын даргыг тэмцэх асуудлыг оруулж ирсэн шүү дээ. Энэ хэрэг хэр зөв юм. Гэхдээ энэ бол үндсэн хуулийн өөрчлөлтөд 19 онд бид нэр үндсэн хуулийн өөрчлөлтөөр Монгол улсын ерөнхийлөгчид үндсэн хууль зааснаас бусад хуулиар бүрэн эрх олохгүй гэдэг үндсэн хуулийн өөрчлөлт хийсэн. Тэр хүрээндээ Монгол улсын ерөнхийлөгчид үндсэн хууль зааснаас одоо бусад тийм эрхүүд байсныг нь үндсэн хуульд нийцүүлж өөрчилсөн. Тийм өөрчлөлт. Энэ шүүхийн хуулийг дагалдуулж 2021 онд өөрчилсөн өөрчлөлт. Одоо ийм нэг юм тогтоод шүү дээ. Ингээд ерхий сайдын юм уу засгийн газрыг шүүмжлэнгүүт ингээд буцаагаад ингээд тороолуудаар дормжлуулаад эсвэл хэвлэл мэдээллийн байгууллагад дормжлуулж агаад ингээд мохох тэр хүнийг зоргийг тий. За тэгээд ингээд жагсаал хийнгүүт нөгөөтгийг шууд өөр болгож хувиргаад энэ ингээд алдсан. Би энийг одоо яг хөө бүлгийн хурал дээр хэлсэн. Хаалттай хурал байсан. Нахтай хоёр та хоёр одоо болоо энэ ус орон арт түмнийг одоо энэ кино жүжиг найруулж байгаа юм шиг ханддаг бойл гэж би бол нэлээд хатуу хэлсэн. Ер нь бол өөрт нь хэлсэн баг.